үлцэл өчг эрдэм гээд. Энэ ч супер эрдэм бай. Арга нь бол нэг л аргатай. Алдааныхаа хохирлыг нь нөхөж өгнө гэж. За Хүнээс уучлалт гуйж байгаа шүү дээ. Аха. Тэ. Одоо гим хийцэн. Тэгэнгүүт би өөрөө гимээ мэдчихэж штэ. Тэгэнгүүт миний хэлсэн ярьснаас болоогоос болоод ингээд харилцаа сонирн болоод эхэлсэн те. Тэгэнгүүт би итгэлийн алдаад эхэлчих. Тэгэнгүүт би алдааныхаа охирлыг санхүүгийн юу гэдэг те эд материал цаг хугацаа те оюун санааны ямар охирол учруулсныг одоо мэдчихлээ штэ бас. Тэгэнгүүт тэрийгэ нөхөж өгнө гэж хүлцэлж хэрэг. Тэгэхээр эргээд анх нөгөө харилцаа ямар сайн төвшөнд байсан тэр харилцааг буцаагаад тэр төвшөнд нь авчирна гэсэн. Тэгэхгүй болохоор манайхаа одоо энэ хүнээс уучлаарай гэж хэлсэн штэ би гэдэг тэгэхгүй. Тэгэхээр энэ айгүй бүдүүлэг асуудал зарчим явд. Зүгээр уучлаарай гэж хэллээгээд тухайн хүний